Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Тань мэд хөхлөөр өрөөтэй Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Занга ТV-гийн удаагийн дугаараар бид нар Монголын түүхийг үргэлжлүүлэн үзэж та бүхэндээ одоо миний хэлдгээр нүдэнд харагдаж ихэнд сонсогдож гарт баригдаж аманд амтагтал ярьж өгдөг судлаач Билгүн. Судлаач Тод миний би энд сууж байна. Өмнөх дугаараараа бид нар Новогродыг мөхөөсөн. Мөн дээрэс нь одоо миний зөв санаж байгаа бол Европ твд хийсэн одоо их аян дайны үе. Мөн дээрэс нь одоо их сонирхолтой нэг зүйл нь юу байсан гэхээр тэр нөгөө Японы талаар бол бид нар энэ өмнөх дугаар дээр анх удаага дурдсан шүү дээ. Тий. Тэгэхээр энэ талаар бол яваад дууссан байгаа. Энэ удаагийн дугаараараа. Тэгээд ер нь Япон улсын талаар буюу их наран улсын талаар их хааны үеэс ч гэсэн бас сонсч л байсан л да. Их эзэн Чингис хааны үеэс ч гэсэн бас нэг дуулдж л байсан. Тэрнээс өмнө хаадууд ч гэсэн бас мэджил байсан л та. Тэгтээ хамгийн гол нь далаагаар үрээлэгдсэн арал ус болохоор нэг их бас нэг тийш очоогүй. Ялтч бас бидрээс хол байсан баг. Хол байсан л та. Харин Новгородыг одоо мэдээж хэрэг бослог гарахаар зэрэг мөхөөсөн шүү дээ. Тэгээд үүнийг одоо орд сайн гүйцэтгсэн гээд Батхааны турсан анх очиж. Тэгээд би түрүүн хэлжсэн нэг Оросын алдарт хөгжмийн зохиолч Александр Парфеевич Бородин гэдэг хүн Игорь Ван гэдэг дуур бичсэн гээд тэгээд Николай Андреевич Римский-Корсаков гэдэг бас Оросын алдарт хөгжмийн зохиолч одоо энэ Кертенжийн тулдааны тухай үл үзэгдэх Гитээж хот гэдэг том дуур бас гаргаж ил байсан гээд би түрүүн хэлсэн. Тэгэхээр ямар ч бас энэ Европын зүрхэнд бол маш том цохилт өгсөн. Маш том эргэлтийг авчирсан нь бол Монголын энэ том байлдан дагуулт бол байсан. Ингээд нэгэд Новгород мөхсөн. Одоо цаашаага одоо орд чинь Новгородыг бэрхчэрдүүтэйгээ бүрийтэй хамт мөхөөчөөд тэгээд Батад мэдээ явуулсан. Новгородыг мөхөөллөө гэдэг. Одоо мөхөөлөө гэдэг. Тэгэхэд Балтийн тэнгисийн өмнөд хэсэг дээр байсан бэрхчэр хунтаач Балтийн тэнгисийн хилийн зэргүүдийг хариуцаад байжсэн. Балтийн тэнгисийн өмнөд хөвөө 1241 оны хавар сүрхий давлгаалж шүү. Тийм ээ. Эний цаанд бас нэг улс байдаг л юм байлээ. Бидэнд тэгэхээр онгоцл хэрэгтэй болох нь. Тэр ус бидэнтэй дайсагнсан билүү? Дайсагнаагүй. Бэрхчэр эзэнтэй. Бидний холбоотонд болох юм болов? Ямар ч мэдээ байхгүй. Бидний дайсан тусалсан уу? Үгүй. Төв шалтгаан болдохгүй юм да. Их хүүтэн газар байдаг гэж сонссон юм байна. Яг тэр үед нэ Балтийн тэнгис давлгаалж байгаа шүү дээ. Гэлтэй. Цахлаанууд ингээл эргэлдээл. Энэ Балтийн тэнгис гэдэг бол одоо үндсэндээ одоогоор бол Скандинавийн хойгийн хажууд буюу урд Скандинавын хойд. Үндсэндээ бол одоо бүр Европын хойд хэсэгт. Яг цаана нь Швед, одоогоор бол Финляндыг цаана байгаа юм шүү дээ. Тэгээ Финлянд Швед тэр үед хүчрхчиж ер нь Финляндийн газар нутгаар дамнан одоо Нява мөрөнд толцсон байсан. Балтийн тэнгис бол Нява мөрнөр хойд энэ Рус Новгородтой Москвагийн Рус болон Новгородын Рустай хэлжсэн. Харин энд байгаа үндэстнүүдийг биелсэн шүү дээ. Новгородын Орос бол Москвагийн Русууд гэдэг чинь Угрофинууд байхгүй юу? Би бас яг энийг нэвтрүүлгийн тасаас үгж яагаад мартчих. Өмнөх дугаар дээр та нэг сонирхолтой юм ярьж эхэлсэн. Юу вэ гэхээр энэ нөгөө хин хоёр ярьж байгаа ш Новгородын ван ярьж байгаа шүү дээ. Энэ Швед, Финляндээс ч одоо бид нар нэг л одоо үндэстэн шүү дээ. Өөр шашинтайгээ та нэг ярьсан да. Тэрийг та нэг тодорхой болгоод өгч болох уу? Тэгэхээр одоо миний ойлгосноор бол тэр үеийн русууд ч одоо энэ Скандинавын хүмүүс байсан гэж дөө. Викингүүд гэж ойлгож болох уу? Болно. Ер нь би нэг хэлжсэн. Эртний викингүүд одоо газар нутгаа одоо амьдрал хайж явсан юм л да. Завинд суугаад амьдрал хайж явсан. Тариа тарьдаг газар хайж явсан юм. Яг тэгвэл өөрсдийнх нь нутг нь бол ер нь Скандинавын хойд гэдэг чинь туйлын туяад тусдаг хүүтэн байдаг. Хүүтний улирал олонтой жилд нэг тариа ургаад дараа нь олон жил ургац өгдөг ч гэдэг юм уу. Газар нутгийн онцлог нь бас тийм. Тэгэхээр тэд нар чинь бас хүн ам 7 дугаар зууны үед оширсон.
Тэгээд тал тишээ амьдрал хайж явсан юм. Тэгээд Английн ирэг дээр бас газардж исэн. Тэгээд Францад очиж исэн. Тэгээд энэ ойрхот оронд энэ одоо Францад очичоод дараад нь Испанд очиж исэн. Тухайн үед одоо Испани Арабын эмэрэлт байсан. Тэгээд Испанд очичоод газар дундын тэнгисээр яваад Сицил Сардины арлаар бас очсон. Тэгээ бүр Египтэд бууж Рамзес хааны зэргүүдтэй. Агуу 2 дугаар Рамзес хаан ба шүү дээ, Египтийн фараон. Тэрний зэргүүдтэй байлдаад маш том хохирол үзүүлээд дараад нь буцчихсэн сураг байгаа. Тэгээд одоогийн тэр энэ ойрхот орондын Иракийн ойролцоо Иракийн цөл дээр бас нэг очиж исэн. Тэгээд энэ Багдадтай тун ойртож очиж исэн юм байлээ. Викингүүд. Нэг онцлог викингүүд сууршдаг. Зүгээр л зайн нисэн цөл байна гэд гос юм уу яасан яваад өгдөг. Тарай тарихын хувьд бол ер нь тарай тарьдаг газар хайж явж исэн болохоор Францын хойд нутгаар бас сууршиж исэн. Одоо Нидерландын нутгаар бас сууршиж исэн тал бий. Зарим нь цаашаага Исландд очоод Исландаас цаашаа Гренланд ороод Гренландаас цаашаага яваад Христофор Колумбас 500 жилийн өмнө одоогийн хойд Канадын зүүн хойд хэсэгт байдаг Ньюфаундланд Лабрадор дээр газардж исэн юм. Тэгээд Бjarn Herjolfsson гэдэг баатар газардж исэн. Тэгээд тэр хавийн газруудыг сайн судалчаад буцаад яваад өгсөн. Удалгүй Лев Эриксон хурж ирсэн. Бас яг тэр газар. Тэгээд Америкийн хойд хэсэг болох энэ 3 нуур Хьюрон, Мичиган, Эри нураар явсан. Ингээд Миссурийн мөрнөөр тэд нар аялсан. Одоо Америкийн Миссуригийн одоо музейд байдаг шүү дээ. Эртний викингүүдийн гуй онгоц оршин сууж исэн одоо байшингууд нэгэд бүр ингээд түүх болоод үлдсэн. Ингээд цаашаага нутгийн иргэдтэй байлд нь бас худалдаа арилжаа хийж явж байгаад Миннесота очоод Миннесотадо суурьсан. Тийм болохоор зэрэг одоо Миннесота мужийн нийслэл хотын нь одоо өмнө засгийн газрын урд одоо ингээд илдээ барай зогссон. Лев Эриксны хөшөө байдаг. Тэгээ Minnesota Vikings гэд суг бөмбөгийн багтай. Minnesota Wilds гэд хоккейний багтай ч гэдэм үү. Тэгэхээр викингүүд ингэж явж исэн тал бий. А нөгөө талаар Русландын газар нутгаар явна гэд Балтийн тэнгисээр Латвчуудтай байлдаж исэн. Балтийн тэнгисийг гаталж ирээд Латвчуудтай байлдаж исэн бол Нева мөрнөөр яваад одоо тэр гуй онгоцоороо сэлүүрдэд аялаад байгаа шүү дээ. Ижил мөрний доод хэсэгт очиод Киевн Рус гэдгийг байгуулжсэн. Тэгээд Москвагийн Рус, Новгородын Рус гэж байгуулсан бие биентэйгээ жоохон хэл ойлголцсон одоо. Дорнод викингийн Варангяны угсааны нүүдэлчд боллоо. Түүхэнд ингэж гаргаж бичигдсэн байлээ. Тэгээд уугуул славянуудтай бас холилдсон. Тийм болохоор зэрэг одоо Украин маягийн эртний одоо славян, дорнод славяны украинуудтай одоо Укра гэдэг чи одоо хязгаарл гэсэн үг л дээ. Украин гэдэг чи хязгаарл гэсэн үг. Тэ манай монголоор их юм бол зах зээл гэх юм уу да. Зүгээр хязгаарууд л хязгаарынхан гэсэн үг. Зах хязгаарынхан л гэсэн үг. Тэгэхээр чин зэрэг тэд нар чин Угрофин гэсэн шин одоо үндэстний этник бүрлэлтхэн үүсгэчээд исэн. Гэхдээ тэд нар викингүүдээс холдоод Бизантаас соёл авсан. Үнэн алдартны соёлыг авч ирсэн. Үнэн алдартны шашныг авч ирсэн. Тийм болохоор тэд нар Одон бурхан, Тор бурхан, Локи бурхан, Фрея бурхан, Фенрер бурхан гэдээ одоо эднэрээс мэдээж хэрэг холдож байгаа. Харин Европын Ромын эзэнт гүрний төрлөг хойд Скандинав хүртэл оршичоод одоо очичоод хүйтэн газар болохоор зэрэг Ром сонирхоогүй. Гэхдээ л Христийн шашин бас тийшээ очиж намлал айлдж исэн. Тийм юу аа. Мэдээ бол байдаг. Одоо Скандинавын мэдээж зэрэг Христийн шашинтай тэгээд амьдрахад хамгийн сайхан газар болчиход байна л да. Яг л бид нартай адилхан хүйтэн өвөл мөвөлтэй бас л ирнэ тийм л цаг уурын байгальтай. Тэгсэн мөртлөө бид нартай л адилхан одоо бас л цагтаа бол ирнэ тийг харгас догшин сүхтэй, модон бамбаатай, юуртэй малгайтай, урт сахалтай арх даас ингээл уунгат нь сахлаар нь хүртэл гоожоол ингээл таалцсан газараа очиж байлдаал бас л ширүүн байсан үнэн. Адилхан л байсан шүү дээ бид нарт. Ер нь манай монголчуудтай л адилхан байсан шүү дээ. Тэгэхдээ одоо тэд нар амьдрахад хамгийн сайхан газар, хороо ертөнцийн хамгийн сайхан амьдрах газар бол Скандинавын орнууд бас болчиход байна л да. Энэ ялгаал байгаа. Гэхдээ нэг онцлог байгаа.
социалистууд шүү дээ тэд нар чинь. Социалист улсууд. Харин яг наад чинь их сонирхолтой. Яг тэр Монголд бол одоо энэ Орос, Монголын энэ орнуудад бол энэ социализм зүгээр бүтлгүүл говьсон юм л да. Яг тэр социализм гэдэг юм нь бол одоо байгаагүй. Зүгээр марксизм нь, ленинизм, сталинизм болоод ингээд одоо бүр гуйд бүр утхаа алдсан болол тэнд яг утгаар нь одоо хэрэгжүүлсэн. Маркс өөрөө хэлжсэн миний онол хөнгөн үлдэр хөгжсөн оронд хэрэгжнөхөөс ш Орос мэтийн бүдүүлэг тариачийн оронд бол хэрэгжчихгүй гэж Маркс өөрөө хэлээд байхад Ленин эдгээр чинь хэрэгжүүлэх гэж хүчээр ер нь хүчээр л оролцсон юм. Гэхдээ тухайн үед 1300-д бол бас л ширүүн цаг үе байсан. Стокгольмын ойролцоох одоо энэ Швед чинь бас маш хүчтэй байсан. Хаяа худалдаа арилжаа хийдэг мөртлөө цаашаа Англи, Францтай худалдаа арилжаа хийхин хажуугаар Русланд буюу Новгород эднэр лөө бас худалдаа арилжаа хийдэг байсан. Москвагийн Рус эднэр лөө худалдаа арилжаа хийдэг байсан. Тийм болохоор 1300-ны үед шведүүд яг тэр хавийн газрыг өөрийн мэдэлтэй хянаж исэн. Одоо Балтийн тэнгис болон Финийн булангийн Нява мөрнөр шинэ хөрштэй боллоо. Тэр нь монголчууд байсан юм а. Балтийн тэнгисийн хойд хэсэг Швед, Стокгольм, Харалд хааны өргөө. Эрхэм күнүүд татарууд Новгородыг мөхөөсөн сураг байлаа. Одоо тэд нар бид нар дээр ирэх болов. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэд нар Унгар улсыг Хангарыг бүсэлчгээд байгаа. Их Польшийг нам цогчхоод ариун Ромд дөхөж очиж байгаа юм байлаа. Яг л ариун Ромын хил дээр очсон байгаа. Тэд нар бид нар л бас ирж болох юм. Балтийн тэнгисийн өмнөд ирэг дээр тэдний харуулууд байгаа. Харуулын зэргүүд байгаа. Манай завчид бидэнд мэдээсэн. Бүх канонгуудыг цоглуулах. Ойлголоо. Олаф бүх канонгуудыг цоглуул. Ойлголоо хаантаа. Канонгууд. Одоо энэ эртний Скандинавын викингүүд одоо удирдагчаа яарл. Яг тэрний доотлын удирдагчийг канонгууд гэж нэрлэдэг байсан л да. Ингээд яарл канонгуудын хурал Стокгольмд болж байлаа. Стокгольм хотод одоо хин Харалд хааны өргөнд. Бид нар дайнд хизээд бэлэн байх ёстой. Татарууд зав хийгээд усан онгоц хийгээд гатлаад ирж магадгүй. Хизээл бол хизээ. Бид нар тэднийг угтаж авах хэрэгтэй. Тэд нар одоо ертөнцийг төмөрдөж байгаа сурагтай байсан. Бидний мэддэг байсан Русланд одоо байхгүй. Киевийн Рус, Новгородын Рус, Москвагийн Рус, Бизант бүгд байхгүй болсон. Мөн тэрний цаашаа байсан маш олон улс үндэстнүүдийг тэд нар сөнөөж байгаа сурагтай. Агуу күнүүд. Олаф. Шадар минь. Чи юунд инхлэх санаа зов? Энэ жил бас Европод нар хэрцэн штэ. Тийм ээ. Фенер нарыг залгисан биш үз. Би бас дотроо тэгж бодож ил байсан. Айгуул. Миний хамгийн санаа зовж байгаа зүйл бол Рагнарок болж магадгүй болох гээд байна. Би ч гэсэн бас тэгж бодож ил байна. Йормунганда талаагаас гарч ирж болох юм. Локи Аскардад хаан ширээ булааж ээч болох юм. Тийм болохоор Валхалад юу болоод байгааг би мэдэхгүй ч. Валкирууд ямар мэдээ ирүүлээд байгааг би одоохондоо мэдэхгүй байна. Зүнч бидэнд ойлгохтойхон хариулт хэлэхгүй байна. Харин иргэн тойрон сүүлийн үед хэрээн сүрэг гуайгалдаж иргэлдэх боллоо. Энэ нь арай Рагнарокийг зөгнжээч болох талтай. Хэрвээ бид нар Валхалад очих ёстой юм бол Валхалад очицоож болно. Гэхдээ энэ татарууд гээ чинь хэн гээч вэ? Хаанаас ирсэн юм бэ? Ямар улс юм бэ? Бид нар мэдэхгүй байгаа. Таарлцсан болгоныг галдан шатааж төмөрдөж алж хядаж устгаж байгаа юм байлээ.
Бүх яарлууд ямар бодолтой байна? Бид брэнд бэлэн байх ёстой. Агуу гүнүүд. Харалт хаан. Та бас биднийг дэмжинэ гэж найдаж байгаа шүү. Ойлголоо. Одоо бид нар Балтийн тэнгисээр худалдаа арилжаа хийх, загасчлах, бас аюултай болж таарлаа. Маш хурдан маневрлж сэлгээ хийж чаддаг хурдан мордтой хурц зэвсэгтэй. Тэд нар ер нь үхд гуугж ярьсан шүү. Хиндэ гэж хэлсэн бэ? Игр хаанаас ирсэн илч. Их ван игрээс ирсэн илч ирсэн. Новгородын их ван игрийн илч биднэрт түжирч хэлсэн. Балтийн тэнгисийн өмнөд хэсэг болон Нява мөрөн дээр томоохон харуулт гаргая. Тийшээ цэргүүдийг хизээд бэлэн байдалд оруулъя. Манай нутгийн хаврыг тэд мэдэх болов. Тэд нар хүүтнэр заавал байлддаг юм байлээ. Дулааны улиралд ерөөсөө дайрахгүй. Яг үннийг хэлэхэд тэднэртэй тулах юм бол тэд нар ютлаанд хүртэл дайрч чадна. Маш хүчтэй байгаа. Чадлаар хамгаалах болно. Тиймээс Одон бурхан биднийг эвээх болтугай. Одон бурхан биднийг эвээх болтугай. Оден. Scroll. Уула. Хагцглаа. Тоор бурхан биднийг үргэлж хамгаалаг. Тоор бурхан биднийг хамгаалаг. Яа ингээд викингүүд боёо шведүүд дайнд бэлтэж эхэлсэн. Норвегийн хаан тус руу яв. Илч цар. Дайн руу хүртэл илч цар. Копенгаген. Осло руу илч цар. Тентхийн хаан. 2 дугаар Бьорн. Дайны хаан. Тэргүүн Стефан. Одоо Свен руу яв. Свенсен руу яв. Цөмөрө нэгдсэн армигийн ч Балтийн тэнгисийн хойд хэсэгт юу ч гэсэн бэлэн байлгажээ гэж би шийдвэр гаргалаа. Ойлголоо. Агуу харалт. За. Шведэд яг ийм үйл явдал болж байлаа. Балтийн тэнгисийн өмнөд хэсэг. Өргөн Дунай. Сүбэдэ баатрын одоо Сүбэдэ жанчны их ухаар. За Ордос мэдээ ирлээ. Новгород эзлэгдсэн байна. Одоо бид нар хангаарлууд айхад бэлэн мөнх Дунай мөрний стратегийн газрыг бүгднийг мэдлэлд оруулж чад байгаа. Тэгэхээр зэрэг тэд нар Дунай гаталд судаж чадахгүй болно. Тэд нар урагшаага Болгарын хаан тус руу цудаах байх. Эсвэл баруун зүг ариун Ром руу цудаах байх гэж би тооцоолж байна. Дөрвөн талаасаа бүслүүлсэн байгаа ч гэсэн 4-р Бэла хаан маш их зэрэг цуглуулж байгаа. Сураг байлаа шүү. Тиймээс Унгар руу 4 талаас нь гинт дайрна гэдэг бол тэднэрт цочрол үзүүлэх байх. Юу ч гэсэн энэ удаа тэднийг 6 өдөрчийн газар холдуулж ээж байлдахгүй болохгүй гэж би өвдөө тооцож байна. Бат чи ямар бодолтой байна? Багшаа. Бид нэр яг нэг үнийг хэлэхэд энэ дайнд хамгийн том шийдвэрлэх тулдаанд орно. Лигнитэд бид нар бут цогсон л доо. Гэвч одоо бүгд хангаарт төвлөрчхөд байгаа шүү дээ. Пэшт хотод нь төвлөрчхөд байгаа юм байлээ. Хорватын зэргүүд хүрээд ирсэн байлээ. Мөн Бизантаас. Тэгээ Бизант ч мөхөд ширэн байхгүй болсон. Туркууд, Ромын сэлжүкүүд л сөнөж байхгүй болгосон. Тэгээ Бизантын зарим рицарууд болон Папламаас тамплиерууд үрж ирсэн сураг байлаа шүү. Харин энэ тулдаанд би миний 2 дүү надад тусуулъя гэж ирсэн. Шибанбер 2 ирсэн байгаа. Тийм учраас тус 3 дүм зэрэгтэй. Тэднийг ямар нэгэн байдлаар л хүчийн тарааж байж байлдахгүй бол нэгдсэн хүч тэд нар цуглуулж байгаа сургатай. Туршуулуудын мэдээгээр 67,000 орчим зэрэг цуглаж байгаа юм шиг байлаа шүү. Ойлголоо.
Трансилваны зүгээс орж иж байгаа гүийг юу болж байна? Гүийг тэнцээ бэгчсэн. Тэгвэл Байдар яасан бэ? Байдар Карпатын нурууг хинж байгаа. Ойлгомжтой. Дөрвөн талаас нь дайраа. Тийм учраас сайн бэлдэж байгаад орох хэрэгтэй шүү. Ойлголоо их багш минь. Хизээд бэлэн байлга. Хангар. Пэштгот. Эзэн хаан. 4-р Бялагийн ордон. Татарууд биднийг тал талаас бүтсэн байна. Одоо бид ямархуу бодолтой байна? Их бош ялагдсан. Зигницэд бүгдээрээ хядулсан. Харин Ариун Ромын агуу хаан Фридрих бидэнд тусуулна гэж амласан мөртлөө одоо болтол яагаад цэрэг явуулахгүй байгаа юм бол? Павламта зөрчилдөд байгаа юм шиг байлээ. Тийм болохоор зэрэг биднэрт цэрэг явуулж чадахгүй. Харин ч Хорватын цэргүүд биднэр дээр ирсэн. Ашгүй Ариун Ромын хаан бидэнд бас л цэрэг явуулах ёстой гэж найдаад байгаа шүү. Өрмөнчүүд ч гэсэн бас ирсэн. Гол дээр Дадарын нэг армийг Дунай мөрөн дээр арай гэж чадлаараа тогтоох гэж оролдоод чадаагүй. Эцээ өртөл зүтгэсэн байлээ. Тийм болохоор зэрэг Өрмөний хаан Андруу өөрийнхөө шадруудаа дагуулan бидэр дээр ирсэн байгаа. Серби хаан юу болсон? Серби хаан бидэнд тусуулна гэсэн боловч одоогоор цэрэг явуулаагүй. Болгари хаан юу болж байна? Болгари хаан бидэнд тусаалах ёстой л доо. Иван Салис нь ямар ч лсэн цэрэгээ явуулна гэж хэлсэн. Гэхдээ одоо болтол тэдний цэрэг ирээгүй байна. Их хаантам байна. За яах вэ? Татарууд биднийг бүччээд байна. Хаа сайгүй татарууд. Бид нар одоо тэднийг яах ёстой вэ? Ямар нэгэн байдлаар л тогтоох хэрэгтэй. Аха. Тэдэнтэй одоо эцсээ хүртэл байлдах хэрэгтэй байна. Хинж биднийг гихгүй юм байна. Голоо маань. Чи миний цэргүүд бол би цэрэгээ бол сайн удирдах чаднаа. Та намайг мэдэн шүү дээ. Ямар ч лсэн их орон ард түмнээ хамгаалах хэрэгтэй. 4-р Бэла хааны төрсөн дүү. Голоо маань хамгийн эрлэг зөрөгтэй дайчин нэр байлаа. Тийм болохоор аха ерөнхийд нь би удирдна. Гэхдээ Сүбэдэ Дунай мөрнөөс орж ирж байгаа. Та Сүбэдэтэй тулах хэрэгтэй байна. Харин Сүбэдэгийн шав Хамбат гэдэг хүн байна. Тэр маш мундаг залуу гэж сонссон юм байна. Би түүнийг Пэштийн гүүрэн дээр тогтоох гэж оролдъё. Болж игэл түүнтэй хац тулчихыг оролдъё. Эцсээ хүртэл бид нар байлдцгаах ёстой. Трансилваны зүгээс орж иж байгаа бас Монгол татарын хүмүүсийг яах вэ? Тэшигээ зэрэгээ хуваарлаад байрлуулчих. Тэнд Өрмийн болон Сербийн цэргүүдийг тогтоогоо тавьчих. Карпатыг давж ирж байгаа Байтар жанжныг яагуулж таарж байна. Тэр л хэцүү болчиход байгаа юм да. Тэр л хэцүү болчиход байна. Гэхдээ тэрнийг тогтоох гэж оролдъё. Та өөрийнхөө Селестайд энийгээ даатгачих. Селестай залуухан байгаа шүү дээ. Байтар бол их туршлагатай жанжин шүү дээ. Бидэнд байгаа л энэ. Өөр арга алга. Гэхдээ Тамплерийн жанжин Юглос бидэнд туслахаар ирсэн. Тевтоны зарим хэсэг нь бас бидэнд ирчээд байна. Одоо байгаагаа зөв хуваарлахгүй бол болохгүй байна. Одоо бид яах вэ? Ямар ч лсэн хамгийн чухал нь Пэштэд тэднийг зогсоох хэрэгтэй байна. Хэрвээ Пэшт эзлэгддэг юм бол дараад нь гүүрийг шатаа. Тэгвэл буудаа хамгаалагдах бах. Өөр санаа оноо байна уу? Цэргүүд эрхэм мөндөд ноёд жанжид санаа оноо байна уу?
Таны хэлсэн таны зөвснөр байлдъя. За. Тэгвэл цэргийг ер нь 2 хуваах хэрэгтэй болчих гээд байна. Коломон. Би чамтай нэг чухал юм яриадах яг хажууд үрээд ир. Энэ Колочи хамб би итгэхгүй байгаа шүү. Энэ хамблам шашны эрх мэдэлтүүд дандаа бидэнд гай болж байна. Сүм дотроо ороод бидний төлөө, эх орныхон төлөө, ард түмнийхон төлөө залбирлаа уншаад бурхандаа мөргөд байж ахынхаа оронд заавалчгүй төрд дандаа хошоод өрнө. Эднүсийг ер нь төрд оруулах эрхийг ер нь хийн өгсөн юм бэ? Наад хамбламууд ч өөрсдөө дур мэдээд байна. Гэхдээ бидний мэдл түрээд ирсэн байгаа, бидэнд зутаад ирсэн байгаа команууд хүртэл. Команууд яах вэ? Өөрсдийнх нь эх орн устгагдаад татааруудад алуулж хадуулсан болохоор биднээс аврал ирж байгаа. Бид нэр хоорондоо дотроо зөрчилтөйтэй байгаа ч гэсэн ах минь. Өнөөдөр нэгдэж байлдахгүй бол болохгүй байна. Тэгэхгүй бол эднэр ариун ромдож гот байна. Ариун ром эзлэгдсэний дараа тэднэр хаа хүрхийг мэдэхгүй. Ямар ч л байсан. Эднүсийг зогсоох хэрэгтэй байна. Бид нар дотроо хэдийгээр хагаралтай ховжив хата хорсолт байгаа ч гэсэн нэгдсэн дайсан ирчээд байхад энэ асуудлыг өсө зогсоож чадахгүй байна. Өс бол өс. Хорсол бол хорсол. Занал бол занал. Зөрчил бол зөрчил. Тусдаа асуудал юм даа. Даанч тусдаа асуудал юм. Бүгд алуулна шүү дээ. Ямар ч л байсан би цэргийг аваад батыг тогтоох гэж оролдъё. За. Одоо ингээд хоорондоо ах トゥ хоёр ингэж ярьсан л да. Коломон бол ер нь бол нэлээд зөв бодлоготой ийм хүн байгаа. Одоо тэгтээ одоо ганц байгаа нь одоо хангаар болчиход байгаа. Найдвар нь. Одоо сая энэ дээр юу болов гэхээр үндсэндээ монголчууд татарууд одоо хангарыг бүсэлсэн. Хэрвээ хангарыг алдах юм бол цаашаага Төв Европ руу орчих эрсдэлтэй бах тий. Тийм учраас татаруудыг цаашаага оруулж ирэхгүй тулд одоо Европын өнцөг болон бүрээс айран босгож байгаа шүү дээ. Тий. Нэгдсэн нэг том байлдаа хийх гээд үзэж байна. Пош нэг тэгээд нэг оролдоод Лигницэд нухуулчаад байгаа шүү дээ. Ингээд 4-р байла хаан одоо сэлмэндээ цус болсон сэлмтэй элч нарыг явуулсан. Цус болсон сэлмтэй элч нар явуулсан. За энэ ямар утгыг илэрхийлж байгаа юм бэ гэвэл шулуухан хэлэхэд өнцөг боломжт улсынхаа өнцөг боломжт цус сэлмтэй бүр цустаа сэлмтэй элч явуулаад биднээс ингэж байлдаж байна. Европод цус урсаж байна. Шашны дотоод хагарал болон улс төрийн дотоод эрх мэдлээ түр зур хоошин тавьж байгаа чи туслаач гэсэн байдлаар ингэж явуулсан. Тийм болохоор зэрэг ариун ром болон Хорватын улсуудаас мөн Австрийн улсуудаас цэргүүд холбоотнууд цуглараад ер нь 65,000-аас 67,000 цэрэг хангаарт цугларсан. Одоо Унгарт цугларсан. Пешт хотод цугларсан гэсэн үг. За ингээд одоо нөгөөдүүлээ Будапешт хотод ингээд одоо бүгднгийн цуглуулчихад яахыг хүлээгээд байжсэн. Хамгаалж байлдах уу яах вэ гэд. Бата юу ч гэснийг өдөөд оролдоод үзэх үү. Бүгдээрэнд нь дайрах тохиогүй. Тэги. Ойлголоо. 1241 оны 3 дугаар сарын 10 Трансильваны зүгээс гүйг ороод ирлээ. Сүбэдэ жанжаа өнөөдөр нэгэн зэрэг дайрна гэж хэлсэн. Тийм болохоор зэрэг одоо өнгөр рүү оръё. Наачта. Хангарыг эзлэе. За ингээд гүйгийн зэргүүд орж ирсэн бол Карпатино руу Байдар жанжин.
Сүбэдийн товод одоо болж ах шиг боллоо. Цэргүүд дохиог. Бид нэр хангарыг номготхно. Даачта миний хойноос хураа. За ингээ байдраа ороод ирлээ. Дунай мөрөн мөнхийн цэрэг зогсож байлаа. Өнөөдөр товсон цаг мөн юм шиг байна. Хангар луурай. Баруун хойноос нурай. За ингээд одоо мөнхийн цэргүүд бас орсон. Батын цэргүүд бас ингэж дайрч ороод тал талаас нь орж байлаа. Энд тэнд дайн байлдаан болж байлаа. Андруу ямар ч байсан хамгаална шүү. Хэрвээ бид нар ухарж болохгүй, ухаргал юм бол бид нар бусдынхаа игнийг бусдаа лай удчих болно. Тийм болохоор зэрэг энчээ өгцгэх ёстой. За яах вэ? Би эх орондоо өгөөгүй. Гэхдээ би татааруудаас би эцсээ хүртэл хамгаалж байгаад ямар ч байсан хангаар төхөл тавилан там бол энэ ч өөхий. Димитро, цэргүүдээ сайн удирдаараа. Ямар ч байсан байлдъя. За ингээд одоо энэ Урмины цэргүүд болон Сербийн цэргүүд, гүйгийн цэргүүдтэй яг тулж өмнө зүгт, хангарын өмнө зүгт ингээд байлдаж байгаа юм. За яг ингээд хойд зүгээс нь болохоор зэрэг Тевтоны цэргүүд, Байдрын цэрэг болон мөнхийн цэргүүдийг хаагаад зогсож байсан. За одоо Галицийн зүгээс орж ирж байгаа бат маш хурдан энэ Пешт хот руу давхиж орж ирээд талд таснаад ингээд харуулж эхэлсэн. Тэгж байтал 1241 оны 3 дугаар сарын 15 монголчуудын толгой анги яг хотод тулаад ороод ирсэн л дээ. Тэгсэн чинь энэ хотыг хамгаалаарай, хориглолтын байдлаар байлдах ёстой шүү гэж 4-р Бэла хаан тушаал өгчхөд байхад чинь энэ Колочи хамб өөрийн тамплиер цэргүүдийг удирдаад дур мэдэн хотоос гараад шууд батын зэрэгтээ очиж нүүр тулсан. Нөгөө амблам чинь тамплиеруудын цэргүүдийг аваад яваад өгчлөө. Шашны нэрийн өмнөөс байлдах чагаан боз. Ухрах тушаал өгсөн үү? Коломо эзэнтэй. Наад чинь үгэнд орохгүй шүү дээ. Үхэр өгөө өөрөө яваад байгаа юм бол болж л байна. Хайрын цэрэг үрх юм да даач. Яг энэ оттолтонд нороод өстой нэрэ. Яг хүлээж агаад ном түлхүр байралтанд оруулчихж байгаа юм. Бат. Дундаа оруулж агаад хайр наргүй ядаад гэсэн. Батын цэргүүд. Тэгэн гутан өстой нэрэ дайлчитлаа зодуулаад хамаг цэргүүдээ хяар цохиулаад ямар ч үр дүнгүй амтан бүх цэргээ хүүс тэмдрүүлчихэд өөрөө өстой нэг амтай наантай цаантай буцаж хотод орж ирээд хаалгаа онгоолгоо чи намааг оруулаач гэгээд ингэ байжсэн. Гэхдээ энийг шашны нэг юмнууд одоо энийг яахаараа одоо нэг эрх мэдлээ бэхжүүл гэж нэг гайвуулж идэг байна. За одоо яаж ийн? Арай гэж амьд орж яасан? Татаруудыг ганцаараа дийлэн гэж бодсон уу? Яасан төрөвчийн удаа чи чинь миний өдөөс хараад бурхны нэрийн өмнөөс намайг загнаад байсан. Одоо би чамааг хааны дүүгийн байр сууриас загнана мэдүү. Сүмдөө оч. Мөрглөө хий. Чамшиг нь байлддаг ч биш. Коломо эзэнтэй. Татарын зэрэгүүд урам авчлаа. Энэ мө колоны хамаас л болж байгаа юу? Хамблан байж ич. Юу ч гэсэн энэ хотыг хамгаал. Ойлголоо коломо эзэнтэй. За ингэж одоо гүн яах гэж энэ Колочи хамб ингэж дуур мэдэн ингэж одоо орж ирж солиордог байна. Энэ бас нэг дотоодын нэг асуудал байна л да. Ингээд голын ирэг дээр хотыг ингээд бүслээд авсан. Коломон чадлаараа хамгаалж эхэлсэн. За яг энэ үед бат арга мэхээ хэрэглээд, шалгарсан арга мэхээ хэрэглээд дайраад ухраад ахад Коломон цэрэг гаргахгүй байсан. Энэ бидний готлонд наруулнаа. Ямар ч лсэн Пешт хот бидний байх ёстой гэдэг. Гаргаж ирдэг үү? Бат эзэнтэй. Өгөө шахахгүй байна. Пешт хотыг хэн хамгаалж байгаа юм бэ? 4-р Бэла хааны төрсөнд Коломон хамгаалж байгаа. Тэр ямар хүн юм? Туршуултын мэдээснээр маш ирлэг зэрэгтэй дайчин гэж сонссон юм байна. Ганцаараа 10 дайчин тач тултгаас айдгүй. Тийм хүн гэж хэлж байлаа. За. Би тэгвэл тэрнтэй нүүр тулхал юм байна л да. Ямар ч лээсэн. Пешт хот руу удаатгалыг арай өөр аргаар үргэлжлүүл. Цэргийг гаргаж ирэх хэрэгтэй байна. За ингээд батын довтлогоо нилийн ширүүсч байлаа.
За тэгээд ингээд байж итэл цэргээ дагуулах гэж нөө Белаван болохоор зэрэг Сүбэдийн цэргүүд хурж ирж исэн. Тэвнгутны нарганд нь нэг орчих гээд араас нь цэргээ гаргах гээд болчихдог. Тэгэхээр энэ зэрэг Коломон аха бити гэж хэлсэн. Тэгэхээр энэ зэрэг бас дүүгийнхаа үгэнд орсон л доо. Ямар ч л хэлсэн пэйж тоод бол 2-3 өдрөөс ер нь 5-6 өдөр наана цаана би энийг одоо нэг Монгол татарууд нь хурж ирээл дайраал харваал буцаал ингэж байхад бас хариуд нь харваад одоо ширвэгч шидээд ч гэдэм үү иймэрхүү байдлаар дайн байлдаан өргөлжилж байлаа. Хангарын эзэнт улсын өмнөд хэсэг Андру гүйгийн зэргийг тогтоох гэж чадлаараа зүтгэж байлаа. Димитро ямар ч лсэн бид нар эцээ хүртэл тогтоох ёстой шүү. Бити эднийг хотод оруулаарай хэмээн цайзаа хамгаалж байсан байна. Андру Урминий хаан Андру ямар ч лсэн ийшээ татаруудыг оруулахгүй гэж дайрч байлаа. Дунай мөрний хөвөө мөнх чанчны хуаран мөнх эзэнтэй. Тэд нар бидний тулдааны аргыг ер нь гадралдаг болсон болол та. Өдөөнгөөд байхад л өдөгдөж өгөхгүй гарч ирэхгүй байх юм да. Хот дотроо бүгээ гэж утсан бол та. Тэгвэл одоо тэгээд би яах вэ? Хотыг нь шатаахаас тэд нар маш хэцүү, маш сайн бэхлэлттэй байгаа. Хэрвээ бид нар тэдний ханыг давхал юм бол хүн хүчний хохирол үзэх гээд байна. За. Ширвэгч шидэж гунан буугаар балахад яаж ийн? Галт утаагаар дайрахад галт бөмбөг шитгэд юу болж ийн? Хотыг маш сайн бэхлэлсэн бол та. Бид тэд нар дайнд бэлтгэсэн бол та. Хаана гал гарна очиж туслах цэргүүд нь усаас ч унтраагаад байгаа юм байлээ. Их л хэцүү юм болохонд за. Ямар ч лсэн энэ хотыг хамгаалах гал байгаа юм байна. Гэхдээ бид нар орноо. Бусдаас мэдээ байна уу? Хинч хангарын хил рүү орж чадаагүй байгаа юм байна. Пэйж хотод хүртэл эзлэгдээгүй л байгаа. Бид нар 8 сундлаа. Гэтэл тэд нар яг л хамгаалтаа маш сайн байна. За. Тэгвэл бид нар өөрсдөө бас хариу хамгаалт маягаар явъя. Биднес гарч иртэл нь чигүүлэх хэрэгтэй байна. Хүлээц сураагүй ш. Ойлголоо мөнх эзэнтэй. Байдрын жанчны хуаран Унгарын хойд хэсэг Карпатын нуруу. Бид нар дайрч давшаад байхад гарч ирэхгүй өгөө шахахгүй байна да, жанжин минь. Бусд нь орж уу? Хин ч идэлж чадаагүй байгаа юм байна байдар эзэнтэй. За яах вэ? Тэд нар яаж ч болно. Карпатын нурууг л бид нар мэдлэлтэй байгаа цагт хизээл бол хизээ. Энэ усыг л эзэж авчиж бид нар цаашаага пап руу орно. Бид нар Польшиг буцагсан. Тэгснээр ариун ромын хил дээр тулсан. Австри биднэрт ойрхон байгаа. Харин Вен хот хүртэл бидэнд ойрхон болсон. Хамгийн гол нь энэ чухал газрыг эзлэх хэрэгтэй. Эртний хүнүүд ээдсийн хурж ирж нутгалсан газар нутаг. Тиймээс энэ усыг заавал авах хэрэгтэй. Өдөөх цэргүүдийг Сүбэдэл нэг арга шилсэдэх байх та. Нэг л арга сэдэх байх. Ямар ч лсэн хариу байлдаад байж байгаарай. Торгуулийн балуу цэргүүдийг эхэлж оруулаад ухруулад байгаарай. Ойлголоо байдар эзэнтэй. Унгарчууд. Та нар ч яасан хашаар юм бэ? Аргагүй л дээ. Мажарууд гэлөө. Танусын үгдээд чинь бас бидэнтэй адилхан цус солилцсон газрууд. Адилхан цус солилцсон хүмүүс гэлөө. За яах. Мажарууд та нарыг хэр удаан тогтохыг харъя. Дайралтыг болон мөргөжлүүл. Ойлголоо байдар эзэнтэй. За ингэж тал талаас нь Унгарыг дайрч ирсэн байна. Одоо энэ та сая мажар хэлээ шүү дээ. Би аваар гэж бодоод байсан байхгүй юу? Гэхдээ энэ аваарууд энэ нерончууд чинь баруун зүг рүү нүүхтэй аваар гэдэг нэрээр ирсэн шүү дээ. Энэ нутаг дээр л ирнэ
Тувазаас нүүдлэж ирсэн миграц болж байгаа шүү дээ. Хүмүүс энчээ цуглараад одоо вандалуудтай чолилдох би нэг хэлжсэн Унгар ус яаж үүссэн талаар те. Ингээд одоо аваарууд ч гэсэн цус солилцсон, дорнод скиф, сармат, славяны усууд ч гэсэн бас цус солилцсон, ромын зарим нь хурж ирээд ч цус солилцсон. Ингээд ер нь бол нэг тийм мажар гэдэг үндэстэн үүссэн. Монгол хэлтэй ер нь их төстэй штэ бас заримдаа зарим хэл нь Унгарт байсан улсууд ер нь Унгар хэлийг ер нь судалдаг Унгар судлаач нар бол ер нь мэтгэл баг. Хэл ярианы зарим үг нь ер нь монгол хэлтэй төстэй. Цагаан арьстай харагддаг мөртлөө зарим монгол хэл нь байгаа ч юм шиг. Нэг тиймэрхүү төстэй яригддаг мажар үндэстнүүд. За ямар ч л өсөн эднэр бол бусдыгаа бодвол ер нь маш сайн одоо үзэлдэж байгаа бололтой. Эднэр бол пошуудыг батах юм бол гинтсэнгүү. Лигницт болсон шиг гинтсэнгүү. Ямар ч лээс энэ хотыг хамгаалж байлаа. Пештруудаар тэртээ тэргүй одоо дүүрсэн. Ямар ч лээсэн дайраарай. Коломоныг гаргаад ирье. Яг ингэж хэлээд тусгай гунан буу гаргаж ирээд Пештийн хаалга руу буудаад ирсэн. Батын зэргүүд. Яг тэгээд батын зэргүүд гунан буугаар буудаад эхлэнгут нь хан нурах гад байдаг. Тэвнгууд нь баг ирнэ 20,000 цэрэг Коломон Бяла хоёроо аваад гараад ирсэн. Араас нь нэмж 20,000 цэрэг өгөөрэй гэж хэлсэн. Яг энэ тултаанд ингээд одоо ороод ирэхэд одоо Пештесгийн гараад ирж байгаа шүү дээ. Пештийн ханы дэрэг тултаанд бат эднүсийг тосон байлцсан байна. Эдгээр тэртээ дэргүү шийдэж байгаа бол та. Үгүй ээ бат эзэнтэй хаалгаа эвдүүлэхгүй гэж орж ирж байгаамаа. Тэр ямар амаатай. Ямар ч лээс орох хэрэгтэй. Одоо би эднэртэй тултна Коломон гэж хин бэ. Би тэрнтэй нүр тулгадаг. Хатуухан танилцсанаа. Цэргүүдээ хөх Монголын төлөө хураа. Батын хүү. Коломоны цэргийн өдөөс. Дайс. За тэгтэл яг энэ үед одоо өөдөөс нь Коломон болон Бяла цэргүүдээ имхэлсэн байлаа. Даачта. Татаруудыг энчээ бут цохи Пешт хотыг яасан ч өгч болохгүй. Пештийнхаа дэргэд үцгэх болно. Хоёроо Мадяра урсаак! Хоёроо Мадяра урсаак! За хоёроо Мадяра урсаак. Хоёроо мандтугай гэсэн үг. Унгар хэлээр. Мадяра боёо мажар гэсэн үг. Мажария. Урсаак улс гэсэн үг. Мажар улс мандтугай гэж орж ирж байгаа. Хоёроо Мадяра урсаак. За яг нөгөөдөл нөөдөөс нь монголчууд нь батын цэргүүд ирж байгаа шүү дээ. Хөх Монгол мандтугай. Яг өөдөөдөөс ирлээ. Пештийн ханы дэрэг. Амар байлдаан болж байгаа байхгүй би үүтэйгээ. За станер амар байлдаан болол. За энэ байлдаан бол ер нь 2 цаг тасалдаггүй үргэлжсэн. Ерөөсөө аль нь ч ухрахгүй аль нь ч одоо урагшлахгүй би энтэйгээ тулаал дундаа орцсон баруун зөнгөө цавчаад байдаг. Бат өөрөө ингээд тулгаад яг ингээд маш сайн байлдчихсэн. Эдгээр хитрхи олуулаа байна. Хитрхи олуулаа бат эзэнтэй зүгээрээ Коломонтой нүр тулаадах юм. За энэ хүү ингээд байлж байтал Сүбэдийн цэргүүд хумж орж ирлээ. Сүбэдийн цэргүүд яг баруун хойд жигүүрээс хумж орж ирж байхад Бяла ван Сүбэдийн цэргийг тулаа зогссон. Ингээд Сүбэдийн цэргүүд орж ирж байгаа нь яг Бяла ванта тулснарыг Пештийн ханы дэргэд маш том тултаан болж байлаа. Энэ тултаан дахин 2-3 цаг мөрөнчих одоо өрнөөд үргэлжлээд эхэллээ. Энэ тултаан мэдээж хэрэг ямар ч ашиггүй боллоо бат эзэнтэй мэдж байна. Гэхдээ энэ тулдаанаар бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Хамгийн том сэтгэл зүйн дайралтыг өгөх хэрэгтэй. Тулдаан хэдэн цаг үргэлжилж байна? Чи бараг 5 цаг үргэлжилж штэ. Зүгээрээ дахиад 1 цаг тулдаадах юм. За ингээд батын цэргүүд тулдж жагаад 1 цаг гаруй дахиж тулцсны дараа шураг цэргийг оруулаарай. Шураг цэргийг оруул. За бат ингэж шураг цэргийг оруулж эхэлсэн. Шураг цэрэг хар хөхөнгийн хоёг дуулахтай цэргүүд орж ирнэ. Нүрэ боосон цэргүүд орж ирдэг. Энэ цэргүүд орж ирээд яадаг вэ гэвэл одоо шургах гэсэн утгатай. Шурга. Өөрийнхөө талын үхсэн цэргүүдийг түүдэг байхгүй. Яг тултааны үед. Өөрийнхөө талын үхсэн цэргүүдийг түүгээд хин нэгэнтэй зүгээр байлтчаад зөвхөн өөрийн талын үхсэн цэргийг л түүх нэг номерын тушаалтай. За ингээд өөрийнхөө талын цэргүүдийг түүсэн.
Тэгэд бөөн байлдаа басан. Ухраад. За ингээд Батын дохоо гисэн. Хит зингэрэг дилдээд эхэлсэн. Батын зэрэг ухарч эхэллээ. Гэтэл өнгөрчүүд айгаад ухарч ийн гэж боджээ. Ийхүү цаашаа 2 өдөр чин газар ухрах ёстой шүү. 2 өдөр чин газар. Үгүй яад ч 1 өдөр хагасын зайтаа ухрах ёстой. Дахиад ухар. Ухар. За ингэж хамгийн гол нь хангарчуудад өөрсдөө харуулдаг байх ёстой шүү. Биднүүсийг харж явах ёстой. За ингээд бараа алдуулахгүй. Сүбэдэ ч гэсэн ухарч яасан. Яа ингээд ухарсны дараа татаа руу зогтчлаа. Харин тэглээ. Ширүүн тулдаан боллоо шүү. 7 цаг толтлаа та бараг. Тэглээ. Өөрсдийнх нь талын ухсдыг тулдааны талбараас зөөе. Тэгье. За ингээ хоёр талаас ингээд тулдааны талбараас ингээ зөөхөр. Татарууд яагаад үхсэн цэргүүдэд түүхгүй байх болоо? Мэдгүй. Биднээс айгаа биз. Явцгаая. Өөрсдийнх нь талынхыг зөөе. Хөөшин чи болж байна. Коломо эзэнтэй. Энд чи дандаа бидний зэрэг үхсэн биз дээ. Юу? Дандаа манай татаас үхсэн байна. Татарын талаас нэрэ хүний урамд ганц ч зэрэг үхээгүй байна. Чи юу болж байна? Айлуу наа тулдааны талбараа сайн шалга. Бид нар 7 цаг тулдаад байхад ганц татаар алаагүй болж таарч гинэ үү? Тийм болж таарад байна. Битгий худлаа үлгэр зохиож яриад байгаа. Коломо эзэнтэй та өөрөө тулдааны талбарыг харал та. Би энэ тулдаанд байлцсан. Заалтаа би 5-10 татаарыг цавчижсэн. Чи юу болж байна? Дандаа өөрийнх нь зэргүүд нь. Шархацстай төв. Үхсдийг үлдээ. Татарын зэргүүд хаваа. Тэнд дарагдж байна. Пөөх. Талыг бүрхсэн байх чинь. Эдгээр нь ухдаг юм болов. Мэдх юм алга. Эдгээр ухдаг юм байна. Бэла хаамын. Ах минь. Одоо Баачи гэдэг чи ах байхгүй. Ах минь. Татарын зэрэгд үхээгүй байна. 7 цаг байлтахад тэд нар үхээгүй байна. Чи болж байна? Эдгээр ухдаг юм байна. Эдгэртээ байлцсан нь үхэж. Эдгэртээ тулалцсан нь ялагдаж. Эднэрт эзлэгдсэн нь шатаагдаж устгалт юм байна. Эдгээр ерөөсөө ухдаг юм байна. Эдгээр Престер Джоны зэрэгүүд биш байна. Эдгээр яхаарахгүй тартаарууд байна. Тамийн тайчтай. Гэхдээ 7 цаг байлтахад дандаа манай зэрэгүүд ухсан байж тээ. Ухдаг юм байна. Тийм байна. Ухдаг юм байна. Гүй энэ чинь арай үгүй байлгүй эдгээр чи хүн шүү дээ. Үгүй ухдаггүй юм шиг байна. Хүн хэлбэртэй чөтгөрүүд юм болов бити наадын мухар сүсгээ над яриад коломо эзэнтэй тэгвэл биднүүсийн зэргүүд яагаад хурцаа шархацтай аваад ухар. Сони юм да. Ухдаггүй юм шиг байна. Ухраа. Бэст гот руу ор. Ойлголоо. За инхүү. Хоош явлаа. Үхдгүн байна гэснэг тийм сэтгэл зүйн дайралт. Батын энэ сүбэдэн сэтсэн энэ юу бол эхлээ байлтчаад олон цаг байлдлаа штэ. Аль талаас гарц гарах ёстой байхгүй юу? Тулдаан бол тулдаан. Дандаа өөрсдийнх нь зэргүүд нэгэ завсарлаад ингээ зутчихж байгаа штэ. Өөрсдийнх нь зэргүүд нь үхсэн. Татарын зэргээс үхээгүй байдаг. Талаар дүүрнөө нэг жад мадаа барьцсан гээл ингээл өөрсөнд нь амьд харагдаад идэг. Энд чинь амар том сэтгэл зүйн дайралт болж эхэллээ. Шурах цэргийн үүрэг бол эндээ байдаг. Айхтар лаг үүрэгтэй цэргүүд биш үү те. Би бас тайсаас ярьж байхад их гайхаад байлаа үзүү. Цэрэг од байж зүр өсөн түгөө явдаг цэрэг ч ямар сони юм бэ гэж бодсон чинь. Дараа нь гарах үр дагавар нэг чанга юм аа. Харин тий. За яг иймэрхүү байдлаар сэтгэл зүйн дайралтанд орж ирсэн гэсэн үг. Одоо Пэшт хотоо өшөө сайн хамгаалах ёстой боллоо. Ямар ч лсэн Бэла хаан өөрийнхөө цэргүүдэд цэргийнхаа тоонд итгэжгээд байсан юм. Ямар ч лсэн Пэшт хотыг хамгаал. Пэштийн гүүрэн дээр болсон энэ том тулдаан мөн яг Пэшт хотод ингэж гараад ирсэн том тулдаан биш үү? Өнгөрийн энэ том тулдаан. Дунайн зүүн ирэг дээр л болоод байгаа энэ тулдаан л та. Энэ тулдаан өнгөрчүүдэд мажаруудад тийм ээ. Айгуу тийм сэтгэл санааны хүнд цогцолдогч байгаа. За тийм байна. За ямар ч байсан бид нарт Монголын төвийг бас үнэхээр гайхалтай байлаа. Цаны дугаар бол маш сайхан дугаар боллоо. Тэгээд бид нарт Монголын төвийг гэж гайхамшигтай ярьж өгч байгаа судлаач Бэлгүүндээ маш их баярлалаа. За энэ удаагийн дугаараа энэ хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.